За өглөөний мэнд манай ажлын цаг ярилцлагын контентэд маань орох зөвшөөрөл өгсөнд баярлалаа. Баярлалаа. Яагаад Турк улсыг сонгож суралцсан гэсэн бэ? Мөн бакалавра одоо магистраа хийж байгаа гэсэн. Тэгээд бакалавра хаана хийж исэн бэ? Ямар мэргэжлийг хийсэн бэ? Тэр талаар манай үзэгчдэд танилцуулаач. За баярлалаа. Намайг Юнгурма гэдэг. Турк улсад 3 жилийн өмнө ирсэн байна. Магистраа суралцахад. Бакалавра Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний ангийг төгссөн байгаа. Салбар бол турк хэлний ангийг төгссөн. Турк хэл судлал гэсэн үг. Турк хэл судлалыг бол төгссөн. Монголчууд ч болонгот туркэд ирэхлээрээ алтын үндэслэлүүд айгүй хямдхан байдаг гэж ярьдаг юм байна шүү дээ. Монголчууд ер нь хэр хиндээс алт авч байна? Миний одоо өөрийн үзэл бодлоор харахад туркэд бол маш олон сорцтой алтууд байгаа. Мэдээж монголчууд маань дийлэлтийн нэг алтыг маш хямдхан дээ туркийн алтууд амар хямдхан байдаг гэж ирдэг боловч туркийн алтууд хямдхан байдаггүй алтууд өдөр ирэх тусам дандаа үнийн нэмэгддэг учраас яг тухайн хугацаагаараа үнэн ингээ нэмэгдээд явдаг юм байна гэж ханшаасаа тий хямдхан алтын олоод аваа явдаг хүмүүсд бүр амар том бизнес эрхлэх хүмүүс болж авдаг байх гэж бүр бодсон тийм хямдхан алтыг бол ийм том дээгүүрүүдээс олж авна гэдэг бол бодлаа гэж мэрэн яг үн боддоор бол тэгэхэд яагаад туркийг сонгосон? Маань дандаа нөгөө тухайн газрын түүхэн дурсгалт газруудыг надад ярьж өгдөг гэсэн. Одоо Үрэн аймгийн Уян гүсэм гэж үүдэг шүү дээ тий. Тэр одоо тийш ингээд хөдөө газар нутгаар ингээд амралтаар ингээд явангууд тэр замд нь Түргийн Эльтрш хааны хөшөө гэд тийм дурсгалт газар үүдэг. Түүнийг бол маань дандаа надад ярьж өгдөг гэсэн. Түүхийн энэ бол одоо эртний турк хүмүүс энийг бол дайран өнгөрч явахдаа энэ дурсгалт газрыг бол ингээд үлдээсэн байна гэдэг үндсэн дээр за би ер нь бол одоо орчин цагийн турк улс ямар байдаг юм бол яваад үзэхийсэн очиод үзэхийсэн гэдэг бодол ерөнхийдөө бол тархинд аль хэзээний суучихсан байсан юм байна гэдгийг бол одоогоор бол ингээд хараад байгаа. Тэгээ яг хүссэн одоо газраа ирээд сураад тий магистрийн зэргийг хамгаалж байгаа юм байна, хамгаалчихж байгаа юм байна. Тэгээ ерөнхийдөө турк улсад сурах тий одоо сурж байгаа сургуулийнхаа нэр болоо тэр сургууль сурах орчин хэр байдгийг сургалтын одоо чанар магистрийнхаа хамгаалж байгаа сэдвийн талаар товчхон хэлвэл Анталия хотод сурж байгаа сургуулийн нэр бол Akdeniz Universitesi гэж туркээр хэлдэг. Энэ маань бол одоо газар дундын их сургууль гэсэн нэртэй сургууль байгаа. Анталия хот маань улсын сургууль болон хувийн сургууль гэдэг хоёр том сургуультай. Тэрнийх нь улсын сургууль нь бол газар дундын их сургууль нь харьяалагдаж явдаг. Мэдээж сургалтын чанар бол сайн, орчин нөхцөл бол сайхан. Тухайн оюутан өөрийгөө хэрхэн дайчилж сурч чадахын бол маш сайн одоо сурч чадна. Багш нар бол нээлттэй сэтгэлгээтэй чи одоо Аз хүн шүү гэдэг ч юм уу тийм хандлага бол байдаггүй маш чөлөөтэй байдаг учраас сургууль маш тухтай байдаг. Туркэд одоо энэ сургуулаа сонгох хувийн зарлаар сурж байгаа гэсэн үг үү? Туркэд би засгийн газрын тэтгэлгээр сурдаг. Туркийн засгийн газрын тэтгэлгээр бол ирсэн байгаа. Тийм засгийн газрын тэтгэлэгтээ болохоор сургалтын төлбөр, оюутны дотор байр, түүний одоо тухайн оюутны идэх хоол гэж байгаа шүү дээ тий. Тэгээд сар болгон стипенд буюу тэтгэлэг өгдөг. Тийм учраас оюутан хүн бол тухайн өгсөн нөхцөлд бол өөрийгөө хөрхөн аваад явах. Тэр бол замжсан хоол, унааны аваад явна гэждэг юм уу тий. Тэгээд тэтгэлэг авахд хэр бэлдсэн бэ? Тэгээд тэтгэлгээ яаж авсан бэ? Тэр талаараа бас ойлгох хэрэгтэй. Засгийн газрын тэтгэлэгт тэнцхийн тулд би 4 удаа одоо аплай хийсэн байдаг. Тэгээд 4 дахь дээрээ тэнцсэн. Тийм. Эхний 3 дээр юун дээр нь болов бүдэрч юу? Эхний 3 дээр нь болохоор одоо дотор нь нэг эссе бичдэг. Тэгээд тухайн асуултууд байдаг. Тэгээд асуултанд яг тодорхой зөв одоо хариулаагүй байсан. Тэгээд эссегээ
гол зорилгоо бас тодруулж бичээгүй байсан. Түүнээсээ болоод тэнцээгүй байсан юм байна гэдэг дээр олж хараад дөрөвдөх дээрээ тэрийгээ засаад явуулсан байгаа. Тэгээд одоо ингээд хариу ирдэг байхгүй мэйл. За та ингээд ярилцлаганд орох боллоо гэх тэрний дараагаар ярилцлаганд очиод орсон. Тэгээд надаас чи яагаад ингээд нэгдүгээрт сонгосон сургууль чинь одоо харт далайн хэсэгт байдаг сургууль байна. Чи яагаад энэ сургуулийг одоо сонгосон юм бэ гэд надаас асуусан. Тухайн үед бол өмнө нь бол нэг аяллаар ирсэн учраас ирж үзчихсэн. Тэгээд сэтгэлд маань үлдсэн. Яг хар тэнгисийг харсан учраас далайтай л газар ирэй гэж бодсон. Тэгээд далайтай газар л ирэх юм бол тэгээд би жаргалтай байна гэдэг утгаар сонгосон байдаг. Гэтэл ярилцлага авч байгаа хүмүүс маань чиний сурч байгаа салбар чинь энэ одоо хар тэнгистэй ойролцох сургуульд бол байхгүй юм байна. Тийм учраас чи боломжгүй гэд хэлснээр дараагаар хоёрт нь бичсэн сургууль дээр актинис гэж бичсэн байсан. Түүнийг хараад чи үнэхээр азтай байлаа. Чиний сурч байгаа салбар чинь энэ хотод газар дундын тэнгисийн хэсэгт бол байгаа юм байна. Гэт энийгэд надад яг хариулж явахад би маш их баярлалаа. За би ер нь бол тэнцсэн байна да гэж бодоод дотроо л маш их баярлж байсан. Түрүү нөө 4 удаа бүгэлсэн гэдгсэн шүү дээ тий. Тэрийг ч гэсэн асууж исэн. Чи ингээд 4 дахь удаа орж тий өгсөн байна гэх. Юун дээр алдсан бэ гэд асуусан. Тэгээд тухайн асуудлаа хэлэхэд чи нэр үнэхээр явах хүсэлтэй байгаа юм байна. За баярлалаа. Амжилт хүсье гэд гар өрөөд гарсан байдаг. тэнцсэн байдаг тий. Туркийг одоо Европын хятад гэж яриад байдаг шүү дээ. Одоо энд бол ингээд бас ингээд яваад үзэхлээр тодорхой хэмжээнд амар хямдарч л байна л да. Жишээ нь 2500 еврогоос тийм мэдээж нэг үйлдвэрлэгч орон учраас маш их зүйлийг үйлдвэрлэж гаргадаг. Тэр ялцчихгүй Европын хятад гэж дэлгэр хүмүүс мэддэг. Тэр утгаар нь тэгж хэлээд байна тийм үү? Тийм тэр утгаар нь хэлдэг. Гэхдээ мэдээж тухайн улс оронд үзэж хараагүй бэжэж яг тийм хятад шүү гэдэг үгийг бол би эсвүүцэж хардаг. Яг бол тухайн улс орж өөрийн хэл соёлтой өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс байна шүү дээ. Эренгүүтээ болон өөрчлөлтөд явдаг маш олон аялагч нар байдаг. Тийм учраас шууд Европын хятад штэ гэдэг үгнээс ер нь хол байсан гэрээ гэж. Ер нь бол тийм. Ер нь бол нийтлэгээрээ ирэхэд тэгж яриад байдаг шүү дээ. Мэдээж нэг үйлдвэрсэн бүтээгдэхүүн Европ руу гаргадаг учраас яг тэр үг маань мэдчихээд үлдсэн юм болов уу гэж хараад байгаа. Тэгж харж ойлгосоо тий. Тийм. Гэж үү? Гэхдээ тэгж хардггүй юм шиг санагдсан. Ер нь наад чи юм хятад штэ гэж маш олон хүмүүс тэгж ярьдаг. Тэгээд тэр үгээ ер нь нэг талдаа бид нар өөрсдөө үйлдвэрлэгч биш те. Яг одоо чинь хөгжилтэй улсууд гэх юм бол үйлдвэрлэж байгаа улс чинь өөрөө одоо дэлхийд тэргүүлж штэ. Европ энэ тэр том зах зээлд хэрэгцээ барааг нь өнөөдөр гаргаж чадчихна гэдэг чинь өөрөө бүтээмжтэй байгаа байхгүй. Тэгтэл манайх олонгод бүтээж байгаа хүмүүсүүдийг өгөөсгээд байдаг. Нэг тийм хандлагатай болчиход байгаа байхгүй юу? Хантай хүмүүсүүд арай өөрөөр хараад өөр хандлага гаргадаг. Дийлэнхийн ингээд масаараа ингээд хамрагдсан үгэнд ингээд итгээд оо тийм штэ, ийм штэ, наадах чинь тийм штэ гэдэг үгээр ер нь болчихвол зүгээр. Тэр үгний цаад утга санаа нь юу гэдгийг бас сайн бодож ич яахгүй бол зүгээр нэг хин нэгний хэлсэн үгийг ойлгоогүйгээр хэрэглээд байна шүү дээ. Магистрийн сэдвийг ямар сэдвээр сонгосон бэ? Ерөнхийдөө Туркид магистрийн хамгаалалт хэрэг хүнд байна. Туркид одоо засгийн газрын тэтгэлээр ирээд сурж байгаа оюутнууд эхний жил хэлний бэлтгэл, дараа жил бол үндсэн хичээл, тэрний дараагаар одоо дипломынхаа сэдвийг бол хийж эхэлдэг. Магистрийнхаа сэдвийг болохоор зөвлөх багштайгаа ярилцж байгаа. За багшаа би ерөөсөө шинэ сэдвээр хэмээр байна. Монголд ч шинэ, Туркид ч шинэ байх юм бол ер нь нээлт болов гэж ярилцаад хоёулаа ярилцаад үр дүнд хүрж байгаа шүү дээ. Тэгээд Турк хэл болон монгол хэлэндх малтай холбоотой нэрсийн харьцуулт гэсэн сэдвээр хийсэн байгаа. Ямар сайн тийм маш сонирхолтой. Турк хэл одоо Туркид сурж байгаа монгол судлаач нар тэр хүмүүст маш хэрэгтэй. Мөн монгол сурж байгаа судлаач одоо хэл судлаач хүмүүст бол маш хэрэгтэй сэдв юм болов уу гэж болж харж байгаа. Турк хэлтэй болоо Турк улсын соёлыг
судлалаа. За яг одоо ингээ өөрөө чинь эзэмсэн мэрэгчлэрээ Монгол улстай ажиллая гэж бодож байна уу? Тэгээ Монгол улсад ажиллахад яг тийм ажлын байр нээлттэй байх болов уу? Ерөнхийдөө тэр талаас судалж үзсэн үү? Ер нь эзэмсэн мэрэгчлээ яаж ашиглая гэж бодож байна? Үндсэн одоо энэ мэрэгжил маань одоо хэл судлаач учраас ямар ч одоо ажлын байранд бол хүрэх чадвартай юм болов уу гэж харж байгаа. Тийм учраас Жишээ нь боловсролын салбарт байж болно. Одоо жишээ нь Монгол Улсын сургуульд багшилж болно. Монголд ч одоо ТИКА гэж Туркийн хөрөнгө оруулалтын газар байгаа. Тэнд бас ажиллаж болно. Тэгэд тухайн хүн өөрөө ямар тий сонирхолтой чадвартай сэргэлэн бэ? Тэгээд тэндээ очиод уулзаад явхад бол боломж байгаа л гэж бодож байна. монголчууд Туркид бол аялал жуулчлалаар их ихтэй ирж байгаа тийм. Энд бол ер нь ажиллах гэж ирэх ажлын байрны нөхцөл гэдэг ч юм уу тийм өнцгөр бол монголчууд ирэх үү эсвэл дийлэнхтэй аялах гэж ирж байна уу? За нэгдүгээрт мэдээж аялах гэж ирдэг. Хоёрдугаарт оюутлын цэх, оюутлын үйлдвэрт туслах ажилтан, оюутчин тийм чиглэлээр ирдэг бас нэг хэсэг хүмүүс байдаг юм байна лээ. Гэхдээ нөхцөл байдал нь бол сайн ч байдаг, муу ч байдаг юм шиг байгаа мэдээгээр харж байхад Турк улс ч одоо 87 сая хүн амтай гэсэн тийм. тий 86.5 буюу 87 сая хүн амтай гэж өгдөг. 25 оны байдлаар Турк маань ер нь бол маш том үйлдвэрлэгч орн. Тийм учраас бүхэл зүйлсийг бол үйлдвэрлэж Европ руу гаргаж байна. Мэдээж Европын хятад гэсэн алдартай нэр байгаа. Тийм учраас тэр нэрийг бол алдахгүйгээр л явд юм байна гэж харж байна. Турк улсад яг ингээд одоо 3-4 жилийн хугацаанд сурахад тийм энэ нийгмийн харилцаанд ороод явахад турк хүмүүс ер нь Аз хүмүүст ямар хөө байдлаар ханддаг юм. Турк хүмүүс маш гоё ийдэг, найрсаг, нөхөрсөг, зочломтгой ард түмэн байдаг. Бас тусч хүмүүс байдаг. Маш сэтгэлээсээ одоо чи Аз хүн байлаа гэд муухай бол харахгүй. Гэхдээ 22 онд чинь эд нэг ковид үе ийсэн шүү дээ. Ковид жаахан одоо ингээд багасч ирсэн үе. Тэр үед бол ирэхэд мэдээж Аз хүмүүсийг хараад зогтох ч юм уу, жаахан ингэж харах ч юм уу тохиолдлыг бол амсаж мэдэрч үзсэн. Дийлэнх нь настай хүмүүс нь тэгж хардаг байсан. Туркууд ерөөдөө сурж байгаа цагийн ажил хийх тийм боломж нөхцөл байдаг юм болов. Хөнгөлөмжийн хувьд бас. Туркд цагийн ажил хийнэ гэдэг бол жаахан хэцүү юм болов уу гэж харсан. Хотоосоо ялгаатай. Мэдээж том хотод бол хийх зүйлс нь бол зөндөө гарч ирнэ. Стамбулаар жишээ аваад ярихад тэнд бол худалдааны амин хийж болно. За тэгээд хүмүүс маань маш их лайв хийдэг тийм үү? За хувцас бараа шууд онлайн шеэр гэдэг ороод. Тийм тэрийг яг уу цагийн ажил болгоод тий тухайн хүн өөрөө сэргэлэн байх юм бол тэрийг өөрийнхөө цагтаа зохицуулаад бол хийх боломжтой. Одоо Стамбулаас өөр хотод байх юм бол жоохон хэцүү юм болов уу гэж хараад байгаа. За миний ганц онцлогтой газар бол яг нөгөө жуулчд төвлөрсөн. Одоо жуулчны хотод нь ирсэн учраас миний хувьд цагийн ажил бол ингээ гарч ирсэн. Өөр хотод очсон бол цагийн ажил хийх байсан уу, байхгүй байсан уу гэдэг бол эргэлзээтэй байгаа. Ер нь тэгвэл энэ жуулчтай ажиллах хэрэг байна. Одоо ер нь л дийлэнх нь бол монголчууд маань энэ Туркид амрах гэж ирж байгаа шүү дээ. Хугацаа нь бол 7-оос 8, 5-аас бараг 10-аад хоног. Тэрнээс их бол байхгүй л. Дийлэнх нь 7 хоногор л ирдэг. Төгсгөлдөө ерөөхдөө бас баярлалаа талхснаа манайхан бол илэрхийлж байгаа байхгүй тий. Эндээс ингээ харж байхад манайхан энэ Туркид ирээд одоо хэр сэтгэл хангалуун бүтэж байна. Манай Монгол аялагч нар ирээд маш гоё сэтгэл хангалуун бүтдэг. Бүгдөө нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой бүтдэг. Үнэхээр сайхан байлаа. Дараа дахиж ирнэ гэд Анталиагаа их санаж шүү. Антали үнэхээр сайхан байсан гэд мэдээж хүүхнээсээ шалтгаалаад гоё сайхан тухтай байснаа одоо талархаад үлддэг хүмүүс байна. Дотроо сайхан байсан шүү гэж бодоод явцдаг хүмүүс ч байна. Тийм учраас хүүхнээсээ л одоо шалтгаалдаг да гэж
хэлмээр байна. Одоо ингээд энийг зарим нэг хамт ингээд аялж исэн ч юм уу те үзэж байгаа хүн байвал тэднэртэй хандж юу гэж хэлэхөө. Сайн уу? Та эдгээр санаж шүү. Зөндөө олон гоё дурсамжийг хамтдаа бүтээсэн. Аяллаар ирж байгаа групп болгон гоё өөр өөрийн онцлогтой гоё өнгө аястай байдаг. Тэгээд зөндөө гоё дурсамжууд бүтээсэн учраас бүхэл ирсэн аялагч нар бол надад миний хувьд үнэхээр гоё байдаг. Туркийн Анталиагийн одоо бас хамгийн гоё үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй хүрхээн дээр ирсэн байна л да. Одоо чинь энэ хүрхээний түүх бас тэрхэдээ ирэх шалтгаан яг юу вэ? Бас хүслээ шивэндэг гинөө те. За бүгдээрээ одоо Анталиа хотын дүүдийн нэртэй хүрхрээн дээр ирсэн байна. Энэ хүрхрээ бол Анталиа хотын хамгийн ирэх ёстой газрын нэг. Энд бол ирсэн аялагч нар бүгд ирж үздэг байгаа. Энэ хүрхрээний онцлог бол газар дундын тэнгис рүү 40 м буюу 19 м гэж хоёр их сурвалж байдаг. Тийм учраас хоёулангийн дуртах нь их хэрэгтэй болоо гэж бодлоо. Тэгээд 40 болон 19 м-ийн өндрөөс газар дундын тэнгис рүү зутгадаг учраас энэ хүрхрээ маань энүүгээр алдартай тийм хүрхрээ байгаа. Хүслээ хэлдэг гэсэн тийм. Нэмэлтээр одоо энэ бол домог яриан болоо гэж би боддог. Ард иргэд нь бол дүдэнд хүрхрээнд хийсэн нэг хүсэл бол биелдэгэ гэж ингэж ярьдаг байгаа. Тийм учраас та ч гэсэн хүслээ хэлээд бол бас хэрэгтэй болов уу гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Энэ турк хүмүүс маань ч юм уу те одоо монголчуудын талаар хэр мэдээлэлтэй гэдэг юм. Монгол улсын талаар хэр мэдээлэлтэй гэдэг бол Туркууд монголчуудын талаар зөндөө мэдээлэлтэй байдаг. Ер нь бол Чингис хааны үрсад Чингисийн үрсад гэдэг Чингис хаанаар л мэддэг те. Тэгээ бид нар ахын дүүс гэдэг. Тэгээ монгол хүмүүст маш их хайртай. Ахын дүүс ер нь бол монгол хүний хажууд бас нэг өөр үндэстэн байх юм бол ер нь бол Монголдоо л гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Өөр соёлтой байдаг шүү дээ. Өөр бас шаштай байдаг. Ер нь турк улсад ингээд аяллаад явж байхад хийж болохгүй үйл ч юм уу те. Тиймэрхүү өмсөж болохгүй хувцас гэдэг тийм оройтой зүйлүүд байдаг. Соёлын шашны соёлоос хамаарат Мэдээж исламын шашинтай орон. Тийм учраас бас ил задаа хувцас хамаагүй өмсөж болохгүй. Гэхдээ тухайн хотоос ялгаатай болов уу гэж харсан. Жишээ нь Коня гэдэг хотод очих юм бол тэнд маш хаалттай хувцастай хүмүүс байдаг. Тэр хотод очих юм бол хувцсандаа жоохон анхааруул зүгээр юм болов уу гэж харсан. Гэхдээ ил хувцас өмсчлээ гэд хурж ирээд бол зөхөж одоо тахгүй яг уу задаа хувцас өмссөн тохиолдолд мэдээж хүмүүс бол эвгүйгээр хараад өнгөрдөг. Турк хэл сурахад ерөөхдөө хэр байдаг юм. Жохон диктатор хэлбэр рүү орсон улсад ингэж сурч боловсроход хэр байдаг юм бэ? За би өөрийгөө л харсан. Нэгдүгээр турк орнд суралцах одоо эхний шатлууд турк хэл сурах байгаа шүү дээ. Өөрөө энэ сонирхолтой дуртай очиж үзмээр байна гэсэн улс орныхын хэлийг бол хүн аягүй дуртай сурдаг юм байна гэж харсан. Гэхдээ миний хувьд бол эхний 2 болон 3 сард маш хэцүү байсан. Тухайн орны хүмүүстэйгээ ойлголцож чадахгүй. Яг ингээд ойлгоод байгаа хэрнээ асууж ярьж чадахгүй байгаа гэсгээр маш их юм стрессэнд ороод ингээд хатчдгийг нэлээ би ингээд юм аавыг хэрхийж чадахгүй ч гэрэндээ ингээд хийж чадахгүй болохоор ингээд нүдэнд нөлөөс ингээд гаач ирдэг ч юм уу. Тэгээд би яагаад чадахгүй байгаа юм бэ гэд Тэг тусан хүн нэг тухайн чадахгүй байгаа өгнүүдээ цээж явсны дараа нэг өдөр ингээд чонгоод ирэн билээ. Гинт ингээд хүмүүсийн яриаг шууд ингээд ойлгоод гинт ингээд амнасаа урсгаж өгмөг гаргаад ихээр амар баярдаг заяа. Хүшээ би ингээд ойлгочлаа шүү дээ. Яг үзүү гэдэг ингээд тэр мэдрэмж аягүй гоё юм билээ. Тэгээд тэрнээс хойш хүн урсаад шууд ингээд за одоо энийг идүүр ингээд сурах юм байна. Энийг мэдээд авъя гэд тэгээ явцдаг. Тэгээд түүхэд бол нөгөө нэг юу ш ахтай язгуурын хийх учраас өгүүлбэр зэн монгол хэлтэй ажиллахаар би явж байна хэмээн би явж байна гэдэг учраас маш юу хялбар хэдэн үсгтэй гэдэг юм 26 үсгтэй тэгээд одоо англи хэл чинь бол эзэмбэй гэдэг ингээд аюу төвхтэй шүү дээ ер нь тийм биш учраас ингээд толгой өвдөхгүй гэхдээ дөрвийн хувьд маш олон нөхцөл давхартай учраас тэдрийг ингээд залгаад ярих юм бол хэл орооцлохоор тийм урт өгнөд байдаг. Тийм ингээд ярьж байгааг сонсголоор монголоор ч яриад байгаа шиг ганц нэг өгүүлбэрүүд нь яг шууд хэлэгдэж байгаа юм шиг сонсогдоод байна шүү дээ. Өгүүлбэрийн бүтцэн тийм болохоор яг ингээд сонсогдоод зарим нөгөө нэг хүний одоо мимикээр ойлгодог хүмүүс идэв шүү дээ. Ингээд хүн чи яг тэгсэн үү гэдэг тиймэрхүү хүмүүсээс ганц нэг харж ирсэн.
Тийм учраас Турк оронд сурахад бол үнэхээр сайхан аз жаргалтай нэг өвчөө бол өнгөрөх боломжтой шүү гэж би хэлмээр байна. Одоо ингээд анх ихэд эрэхтэй бол исламын шашинтай оронд ирлээ. Одоо шашны үзэл бодлоос болоод би гадуур бүтэх үедээ ч юм уу тэр шашныг мэдхгүй ч буруу зүйл хийгээд эвгүй байлд ороход ингээд хүн бодож байгаа шүү дээ. Тийм учраас тийм зүйл ер нь бол тодорх нь айгүй бага байсан гэж би бодож байна. Турк улс маань болонгууд 81 хот можтой гэсэн тий. Тийм 81 хоттой. Хичнээн ерөнхийдөө хот можоор нь явж үзв. Ингээд яваад үзэхэд өөр юм бас онцлогтой байгаа. Манай улсын хувьд бол чи өөрөө мэдж байгаа 21 аймагтай 9 дүүрэгтэй. Тэгээд одоо цахим орчин нээлттэй учраас улс орны их орондоо юу болж байгаа талаар үргэлж харж байгаа бох тий. Энэ улсын соёлоос нь юуг нь Монголда бас буулгах боломжтой. Манай залуучууд энийг ч гэсэн бас ингээ анзаараасаа гэдэг тийм бодож явдаг зүйл байдгүй. Бага. Ойролцоогоор нэг 20 хотоор нь яваад үзсэн байгаа. Их үү штэ. Зарим найзууд маань тэгдэг. Миний очиж үзээгүй хотыг чи яваад үзсэн байна. Ямар их явдсан бэ гэж хошигнож ярих яриануд бол зөндөө гардаг. За тэгээд Монголдо одоо тийм байгаасаа гэж олж хардаг зүйл маань одоо ингээд аяллаа салбарт нэг би нэг удаан олон жил мэдээж ажиллаагүй оюутан хүн чинь одоо мэрэгжлийн бодлыг хөтөж хүнээс бол өөр байгаа шүү дээ тийм мэрэгжлийн хөтөж хүн чинь бол бүр илүү чадвартай байгаа. Миний хувьд болохоор суралцаал явж байгаа хүн. Тийм учраас Монголдо бол ингээд аялал жуулчлалын салбарт ингээд нойлын гоё шийдвэрлэх зүгээр юм байна да гэж хардаг. Яг тэгэл одоо ингээд явах тусам өөр хотод очих болгоно ингээд тав тухтай ингээд нойлд байдаг доо би засах газар тийм учраас тэр зүйлийг Монголд айгүй гоё шийдчих юм бол Монгол орн ч өөрөө үзэсгэлэнтэй маш сайхан орн шүү дээ. Тийм учраас биднэрт илүү зөндөө олон хөрөнгө оруулалт орох юм болов уу гэж харсан. Би бол одоо ингээд ирээд бас 2 3 хоног бас ганцхан газруудаар нь үзэж байхад надад нэг бодогдсон зүйл гэх юм бол ийм сайхан цаг агаартай юм чи ингэж хөчгөөс өөрөө яадын ч гэж бодогдох шиг. Гэхдээ чиний бас нэг одоо энэ бас тодорхой дуудсан Монголоос яг мэддэг одоо тэнд өсч төрсөн учраас дөрвөн үйлрэлийг яаж давуу тал болох боломж вэ? Дөрвөн үйлрэлийг үү? Тий. Монголын цаг уурч ер нь бол эрс тэс учраас их үйл ажиллагаа юм гэдэг ч бас хэцүү байгаад байгаа шүү. Амаргүй тий. Тийм амаргүй шүү. Яа тэгвэл дулаан цаг агаартай газар бол дулаахан учраас бас тухайн одоо ажил үйлс нь бол ингээд инерцээр явчихт юм болов уу? Тогтмол ингээд яваад байх боломжтой. Европын хятад гэж ярьж байгаа бол маш их бас хөдөлмөрч байж таах юм шүү дээ тийм үү? Хөдөлмөрч улсууд л одоо өнөөдөр дэлхийд ноёлж штэ. Тийм маш хөдөлмөрч хүмүүс. Эцгийн эрхт ёстой учраас эрхтэй хүмүүс ямар ч салбарт хаанч ажилладаг. Одоо та нэрээ анзаарсан баха үүднээсээ л орж ирэнгүүт эрхтэй хүмүүс ингээд ажиллаад эхэлж байгаа. Монголд эрхтэй хүн шал угаахаар химэрсүүлдэггүй болчдөг гэдэг үг байдаг шүү дээ. Тэгээд энд ирээд эрхтэй хүн шал арчижээс анх ингээд харж байгаа ш. Тэнгүүд би бүр ингээд шоконд ороод хараад нэлийн гайхаад яагаад ингээд арчиж юу гэд ингээд харж исэн. Тэр маань ингээд гинт ороод ирлээ л дээ. Чамаа хэлсэн чинь дээр нэр манад чинь эрхтэй хүн нэг одоо яг ингээд шал арчаад бас эвгүй байгаад байгаа байхгүй юу? Эвгүй тухгүй ч юм уу те. Тэгээд хүүшээ бид нар ч одоо нөгөө хиймэрсүүлд эрэгтэй хүний хиймэрсүүлдийг хөндлөх хэрэгтэй гээд бүр хүүхэд байхасаа ингээ хүмүүжсэн хүмүүс чинь гинт бүр ингээ шал арчаад сонх мох арчаад бүр ингээ хөлс мөс нь уурстай ингээ арчаад байж исэн. Тэгээд би бүр хараад бүр гээд гайхажсэн. Нэрээ зөөгч мөвчнүүд нь маш их эрэгтэй хүмүүс байсан шүү дээ тий. Эрэгтэй хүмүүс маш их. Нэрээ чамаг гэсэн чинь ер нь бол эцгийн эрэгт ёстой буюу ирчүүд яг гэр бүлээ толгойлохын тулд бүхэл ажлыг бол ажил гэж харж хийдэг байх нь шүү дээ тийм үү? Яг чин сэтгэлээсээ тэгээд хөдөлмөрлөө явдаг хүмүүс. Тэр үнэхээр сонирхолтой шүү. Тэгэхээр эмэгтэйчүүд нь ажил хийдэг гэсэн үг үү? Мэдээж эмэгтэйчүүд нь ажил хийн. Эхнэр хүмүүс бол хүүхдээ хараад гэртээ хүүхдүүдээ хараад байдаг.
тухайн гэр бүлээсээ ер нь шалтгаална. Нөхөр одоо эхнэрийг эхнэр нөхөр хоёр хоорондоо ярилцаад хамтдаа ажиллаа хийх юм бол ажиллаа хийн. Туркид бүр эв ханам гэд нэр байдаг. Одоо гэрийн эмэгтэй, гэрийн бүсгүй. Одоо нөгөө талаас бол авгаа гэж хэлж болох юм уу та. Тэр хүн бол зөвхөн хүүхдээ сайн хараад хүмүүжлэлт нь анхаарлаад эрэхтэй одоо эцэг хүн бол яг гэрийн ноён нуруу болоод явдаг. Тэрэн тэгээд нөгөө шашныхаа үзлээрээ яг одоо хийх ёстой ажиллаа хийж байна л тэгээд ингээд явчихлаарэ болчихдог юм биш үү те. Манайд ч юм болонгууд манай эмэгтэйчүүд маш их тийм ирэмгээ дайчин сэргэлэн ухаантай учраас ирчүүдээ нэг талдаа сайн юм шиг нэ нөгөө талдаа бас жоохон буруу гэдэг үнцгийг л одоо нийгэм дөөрөө төсгөөчүүд маань өөрсдөө хилээд эхэлж байна л да тий. Одоо зарим жүжигчд маань хэлсэн шүү дээ. Эмэгтэй хүн бол эмэгтэйлэг байх хэрэгтэй тий. Гэр нөхөртэй эрхлэх ёстой. Хитрхээ хүчрэх байх нь гэр хүнийг одоо тий хариуцлагатай байхаас холдуулдаг. Тэр чинээгээрээ хариуцлагатай байхаа холдоод ирэхлээрээ хийцгүүрээд өөрийнхөө жаргалыг хайж эхлээд ингээд нөгөө архинд ордог ч юм уу тийм асуудлууд үүсэж байна. Тэгээд эрэгтэй хүний ноён нуруу байгаа, эр хүний одоо жоохон алсын хараа байгаа өрх гэр хийгээд тэгээ улс үндэстэн бол тодорхой хэмжээнд хүслийн зорилго жоохон байх болов. Эмэгтэй хүн бол бүгдийг хийж чадна. Тэрийг бол хөдөлгөөний зөвшөөрнө. Гэхдээ ирчүүдийг өнөөдөр манай улс хэд ингээд хөдлөхгүй байгаа юм болов гэж би бас нэг харсан. Чиний хувьд гадаад орчноос Монгол улсаа цахим орчноор дамжуулж харах ч юм уу те Монгол улсад өрнөдөр асуудлуудыг харахаар сэтгэл чи хэр эмзэгэлдэг вэ? Эсвэл давах хэвээр зүйлээ явж гин гэж харж байна уу? Монгол эмзэглэх зүйлс ер нь гард юм аа ингээд мэдээ энэ төр харангууд зөндөө ингээд өдөр болгон маш их чагсаал хийдэг тийм үү. Миний ажилласнаар 2022 оноос 23 оны нэг өдөрч алгасахгүйгээр 365 хоног чагсаал хийцэн. Өглөө болгон ингээд сэрээд мэдээ харангууд дандаа эсэргүүцлийн чагсаалууд хэрэгтэй ч байгаа, хэрэггүй ч байгаа. Тэгээд харангууд бид нар ч одоо ямар тийм хэцүү арт хүмүүс бэ те ингээд цөөхөн хүн амтай маш их баялагтай орон байж энэ сайхан хүмүүсийг ингээд сайхан амьдруулах хэмжээний их орон байж яагаад ингээд энэ жоохоо ингээд амьдрах хугацаанд жаргалтай байж болохгүй юм бол доо гэж ингээд хараад эмзэглэх үе бол гардаг. Тийм. Угаасаа нийгмийн бүх асуудлуудыг бид нар өнөөдөр туулж аваад зарим солонгосчууд бол Монгол бичээд та нар яг бидний туулж байгаа 80-ад 90-ад оны тий солонгос шиг байна одоо гэж хэлж байгаа байхгүй юу? 80-ад оны сүүл тий 80-ад оны 88 оны солонгосын маш том одоо оюутнуудын жагсаал эсэргүүцэл гэдэг шиг та нар яг л иймэрхүү бидний улс төрчид нь 80 хэвэл авилгатай хуулт хийгдсэн залуучууд нь энэ бүхнийг эсэргүүцсэн. Энэ бол одоо нийгэм бас нэг үзэгдэл байдаг. Энэ зүйлийг та нар одоо туулж явна гэж хэлж байгаа байхгүй юу? Тэд нэр одоо бид нар юм хөгжсөн улсад байхад автаа яваад байдаг. Тэгээд залуучууд маань бүгд гадаад дотоодод сураад байна. Эргээд Монголдо очиж ажиллах бодолтой байна уу? Тодорхой хэмжээнд эндээ жоохон бай. Эсвэл өөр улсуудад ажиллаж амьдрэх гэж бодож байна уу? Бид их орондоо очиж ажиллахыг хүсэж байгаа. Хүний нутаг бол хүний л нутаг байдаг. Бид өөрсдийнхөө амьдрах орчин, өөрсдийнхөө их орон бүр хүүхдүүдийг үргэлжлүүлэх тэр газрыг бол өөрсдөө л бүтээх аргагүй гэдэг бол ойлголт бол надад бол төрсөн. Тэгээд ингээ гадаадд явж байгаа залуучуудаа ярилцлаар болонгод дийлэнхэн шахуу ерөөдөө төрдөө жоохон байцсан гайгүй болохыг хүлээнэ гэж хэлсэн. Гайгүй болохыг хүлээн хэр цаг хугацаа яваад дуусгал байх л та. Тэгэхээр очиод харин үргэлжлүүлэх хэрэгтэй юм болов гэж бодож байна. Тэгээд нэг сонирхолтой юм хэлэхэд төрөлх хэл маш чухал юм байна гэдэг үнэхээр ойлгосон. Энд ирээд 6 сар Монгол хүнтэй би нэг харилцаа үүсгэж ингэж яриаггүй байхгүй хэлний бэлтгэлтэй явж байхдаа. Тэнгүүд Монгол ингээд мэдээж монгол хүн чинь яриагаа ойлгоод ингээд хариулт өгөх гэхээр өгнүүд гарч ирдэг болчихдог юм билээ. Тэгээд ямар хурдан мартагдаж байна гэд. Бүр тийм 6 сарын дотор тэгж юм. Тэгээд жишээ нь ингээд одоо найзууд нөхөд болон багш нараас ингээд монгол туркээр хэл турк үгийг одоо монгол утга нь юу юм бэ ингээд асуунгууд би мэдээд ойлгоод байна. Монгол үг орж ирэхгүй. Тэгээд бүр ингээд бодож удаж жагаад нэр ингэж хэлдэг штэ гэд
Яг тэр мөчүүд бол нэр хил маш хурдан ингээ мөхдөг энэ өдөрт нэг хил ингээ мөхдөг гэдэг юм яриа байдаг шүү дээ. Тэгээд эн чинь нэр нь тийм юм биш шүү дээ гэдэг зүйлийг ойлгоод тэгээд тэрний дараагаар ингээ монгол хүмүүстэйгээ харилцаад эхлэнгүүд үнэхээр баярлаад бүр ингээ монголчууд ингээ ирж байгаа шүү дээ. Тэнгүүд хурдан ингээ монгол хэлээр ярих хэс ингээ довтолдог. Тэгээ монгол хүнтэйгээ таарад ярингууд үнэхээр сэтгэл сайхан болоод өвчтэй. Нөгөө хоёул эргээд нэг магистрийнхаа нөгөө сэдв рүүгээ хальт ороод хэлчихсэн шүү дээ. Одоо чи хонь гэдэг үгийг түүхээр нэг ингэж хэлдэг. Энэ хэллийг ижил төстэй үгээр яагаад сэдвээ сонгож авсан юм. Тэрнээр бидний одоо судалгааны явцад хийсэн сонирхолтой гоё ганц нэг зүйлээс хэлж байна. Одоо хамгийн энгийн жишээгээр л хэлэхэд мал гэдэг үгийг бол түркээр малаар нь хэрэглэнэ. Ижил төстэй үгнүүд байгаад байна. Тийм. Одоо ингээ адилхан мал гэж бичигдээд мал гэдэг чинь монголоор бол мал гэсэн утгыг илэрхийлэн ижил төстэй. Тэгэхэд түркээрээ бас мал гэдэг илэрхийлдэг юм. Тийм мал гэж бичдэг. Оо за. Тэгээд нэг талаараа малыг бид нар бас мал гэж хараадаг тийм үү. Одоо хараал үг болох гэж хэлдэг шүү дээ. За. Түркүүд ч бас тэр мал гэдэг үгийг бас хараал мал гэдэг. Тэгээд тэр их сонирхолтой санагдсан. Тийм байна. Наачаас сонир. Тэгээд хэлний бэлтгэл сууж байхдаа тэм чи орон орны хүүхдүүд байгаа шүү дээ. Хоорондоо ярьж байгаад мал гэдэг үгийг ярьсан чинь нэг 10 гаруй 11 гэлүү 12 оронд мал гэдэг үг хараалаар бас хэлэгддэг юм билээ. Яг утгаар нь. Ямар сони юм те. Тийм сонирхолтой санагдсан. Тийм байна. Тухайн үндэстэн байх те тэр үг хэлний соёл нь өөрөө тухайн хүмүүсийн бас сэтгэлгээ хандлагыг бас илэрхийлээд байгаа шүү дээ. Бид болонгод одоо айгу хатууч юм шиг хэлтэй хэлнэ. Тийм бас уран яруу тансаг ярьдаг хэлнэ. Бодит амьдрал дээр маш цөөхүүгээр мал зал зэрэг их жижиг үгнүүдээр яриад байдаг шүү дээ. Тийм. Үгийн утга гэдэг бас айхтар юм байна. Бидний хэрэглээд байгаа үгнүүд бас нэг тийм одоо бол ерөөсөө нэгэндээ магтаал хэлгээ болцсон. Тэгвэл тийм ширүүн дөрвөн характертай болцсон боловч энэ нийгмийн хотчлтын бас нэг юу аах нөлөө байгаа бах л та. Тэглээгээд хотод дотор нэгэнтэйгээ одоо ингээд айгүй ширүүн зурдаг шүү дээ. Өдөө гарангуут тэр нэг юм амьсгаа аваад тэгээд энэ ногоо орчин бас их нөлөөлдөг юм байна л да тийм. Миний хараад байгаа монгол хүмүүс ерөөсөө нийгмийн оролцоотой одоо нийгмийн оролцоо жоохон бага юм болоо да. Яг үл цөөхөн ард түмэн тал хэр нутагтай амьдарсан хүмүүс шүү дээ. Тийм учраас нөгөө нэг олон хүнтэй орж ингээд сайхан мэдлж сураагүй учраас тийм ширүүн дөрвөн хүн рүү хараад гоё инээмсэглэж чаддгүй ч юм уу эсвэл жоохон бүрэг талтай юм байна тийм үү? Хийдүүч юм шиг тий. Яг үндэ нөгөө нэг би ч үг нь аюу айтайхан хүн шүү дээ. Яриад эхлэхээрээ тэр хүнээ ер нь бол гаргаж ирэхийн тулд зүгээр шүү сайн байна уу гэж гоё энийгэл ямар гоё юм бэ гэд ингээд явуул зүгээр байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн газар нутгийн байршлалсаа шалтгаалаад хүн амын тоон бага учраас тийм юм болов гэж харсан. Тэгээд мэдээж ширүүн дөрвөн харцтай тэр ширүүн дөрвөн харцтай хүнийг яриулаад ирэхээр ямар сайхан хүн байдаг вэ? Нөгөө сайхан сүү шиг хүн байдаг шүү дээ. Тийм учраас манайхан зогсчихгүй дуусчихгүй. Тий. Уг нь сайхан хүмүүс тэрийг нийхийн тулд нэлээ юм болж нэгддэг. Нүүдлээсээ ингээд суурь хот руу орж ирэхлээр нэг одоо л ер нь бүдээнийхэн бол хотод орж ирэхлээс балаан байна. Яваа гэж явчихдаг. Тэгээд хот руу орж ирэхлээр яг хөдөөнийхэн лайфстайлаар амьдардаг. Манай хот чинь өөрөө хот байгаа хүмүүс маань хотын хүмүүс биш шүү дээ. Би бол шууд гэж боддог. Болоог байгаа. Бид нараас ахаад ингээд цикл эргээд нэлээд бас уулах л байна. Тийм. Хүний хөгжил гэдэг бол бас нэлээд бас цаг хугацаа туулах гэдэг юм. Хотчлолтод дагаад. За одоо хоёул сүүлийн асуулт. Одоо ингээд монголчууд ингээд бас нэлээд жил гарan шахуу явуулсан уу? Ерөөхдөө гайд хийгээд. Тийм, жил гарan. Тийм, жил гарan явхад бол бас ингээд одоо бид эддээ явж байна. Маргааш өөр шинэ хүн авах чинь ер нь бол урсгал бол байнга явагдаж байгаа. Ерөөхдөө нийтлэг манай монголчууд аялал жуулчлал тал дээр ямар хуу алдаа дутагдал гаргаж байна. Ямар хуу одоо жишээ нь одоо тухайн улсад ирж байхад ямар соёлтой байвал зүгээр юм те. Нэг анзаарчихсан энийг нэг манайхан жоохон анхаараасаа гэдэг ч юм уу тийм уриалгах ч юм уу тийм байвал та нар харж байгаагаар.
За тийм маш гоё сонирхолтой асуулт байна. Монголчууд маань угаасаа баян хүмүүс гэж би боддог. Угаасаа баян. Мөнгөтэй болсон байна уу? Ерөөсөө баян гэж хардаг. Миний нүдээр бол ерөөсөө мөнгөтэй мөнгөч бай ерөөсөө баян хүмүүс. Тийм учраас баян эготой учраас тэрийгэ жаахан дарс хийгээд ингээд соёлтой байх юм бол зүгээр. Гэхдээ мэдээж ингээд аяллаа жуулчлалын салбарт ажиллаад нэг жилийн дараагаар олж харсан сонирхолтой мэдээлэл хүмүүс мэдээж нэг буудалд ингээд оронгуудаа ингээд хоолоо иддэг штеп. Тэнгүүд яг идэх ёстой хоолоо авч идээд тавган дээр ингээд овоохгүйгээр авчвал их зүгээр санагдсан. Тэгээ яг сонирхолтой идмээр байгаа зүйлээ авч идчихээд дараа мэдээж ахиж очиод идэх юм бол нэмэлтээр аваад идвэл илүү гоё соёлтой юм болоо гэж харагддаг. Тэгээд бид нэмж хэлэхэд бид нар дандаа Чингисийн Монгол гэж дэлгэгээ ер нь бол хэрэгтэй юм болоо гэж бодсон. Яг хөө тэгж хийж болно л доо. Гэхдээ нөгөө нэг хаана тэрийгээ гаргахгүй гэдэг чинь аюул чухал зүйл байхгүй. Одоо ингээд чи Чингисийн Монгол юм бол чи одоогийн Монголоо харалтаа гэдэг тийм асуултанд ингээ бууж ирдэг. Тэрийг бол мэдээж бүтэж хүн маань өөрөө тухайн дээр эвтэйхэн тайлбарлаж хэлнэ шүү дээ. Тэрнээс бол тухайн аялагч маань ингэж хэлчихэд явчихж байгаа тийм үү. Хараа нь ард нь юу үлдчихэж байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Тийм учраас манайхан тэрэн дээр анхаарал мэдээж Чингисийн Монгол гэдгээр бахархахгүй л яг үнээр түүхтэй ард түмэн. Тийм учраас тэрийг хаана яаж зөв гаргах вэ гэдэг нь маш чухал. Тэмээлийн төслөөр бол манай Монгол хүмүүс бол үнээр баян сайхан сэтгэлтэй халуун дулаан хүмүүс байдаг. Тийм учраас Монгол хүмүүст бол үнээр хайртай. Энэ бол үйлдвэрлэгч орн гэж байгаа. Турк улсын яг одоо брэнд нь яг юу гэдэг юм? Бидний мэддэггүй брэндүүд нь. Брэндүүд нь Тий яг өөрөөх нь үндэсний брэнд. зөндөө олон брэндүүд байгаа. За жишээ нь Хувцсны брэндээс эхлэхэд одоо Cotton гэж Монголд салбар нэгтсэн байна. Үнэртэй усны бас брэнд байна. Баргило гэж өнгөрсөн жил Монголд нэгтжсэн харагдажсэн. Эсивакки гэж байна. Монголд бас нэгтжсэн. 2 сарын өмнө Монгол нэгтлээ гэж хэлжсэн. Зөндөө олон дотоодын тийм брэндүүд байгаа. Тэгээд материал бол үнийн хувьд бол ард иргэд рүүгээ чиглэсэн маш боломжийн хямд үнэтэй байдаг. Эдлэгээний хувьд бол 1 юм уу 2 жилийн эдлэгээтэй. Гэр хувцас ингэж уралтын хийдэг юм байна лээ. Би яагаад ингэж асууж байгаа вэ гэхлээр манай улс ч юм бол одоо нэг үйлдвэрлэгч биш те. Ерөнхийдөө дандаа ингээд гадны улсаас импортлж оруулж ирдэг. Экспорт болгоно ганцхан уулуурхаа нүүрсээрээ байдаг. Дийлэнх нь дандаа импорт хийдэг. Тэгээд ингээд Турк бараа ярьлаа, Солонгос бараа ярьлаа, Япон, Хятад, Гуанчжоу гэж ингэж явдаг. Чанарууд нь болонгод манайхаа анзаарахгүй ингээд нэг юм улсын нэр хэлээд тэгээд маш даабалт зардаг хгүй одоо ингээд бүтээгдэхүүнүүдийг. Жишээ нь Туркээс орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг шударгаар те яаж ойлгох вэ? Одоо л хүмүүс бол нэг бараа худалдаж авах үед болчлоо. Дийлэнх нь хүмүүс ингээд онлайнаар шууд захичдаг болсон байхгүй юу? Тэр нөгөө зарим нэг маань мэдээлэлгүйгээсээ болоод янз янзын зүгээр нэг юм 1000 төгрөгийн төлөвлөгч юм уу те 10,000-аар авч идэг. Нөгөө хэд ч тэгээд зарж идэг. Тийм амар шодрог бос. Энийг одоо мэддэггүйгээсээ дандаа үйлдэж идэг. Нөгөө хэд ч гэсэн мэдрэхгүйгээр нь дайландуулж ингэж муухай ашиг хитэх ашиг хийж идэг. Энийг бол одоо шударгаар би тийм дандаа хөшгөний ард байдаг юм хүний хэрэглээний зүйлүүдийг ил хэлээсэй гэж би зорддог байхгүй юу. Тэгжиж хүн мэдээлэлтэй болж иж аливаа чанарын талаар ч гэсэн ойлголттой болж иж үнэлэмжийг зөв тогтоохгүй бол бид амар ингэж нэг юм гал нэг юм брэнд ярьдаг, брэнд өмсөх дуртай тэгсээр нэг брэндээ ойлгодгүй тийм хүмүүс болохгүй. Одоо ингээл явж байхад энд Колумбиа те дэлхийн бүх брэндүүд байна л да. Michael Kors ч байна. Louis Vuitton ч байна те. Нөгөө Dior ч байна. $5 евроч гэж байна, 10 евроч гэж байна те Dior-ууд. Тэгэнгүүт манай тэнд очихлээрээ тэнхийн дүүтигээс ирсэн хэдэн саяас хямдраа за 300 400 гэдэг байгаа байхгүй дэлхийн брэндүүдийг. Энд дээр чи нэг өөрхөн бодлыг хэлээч. Цөөхөн арт түн маань ер нь брэндний араас нь бүх хэрэггүй юм уу? Да ингийн сайхан цэвэрхэн тий би тухтай хувцас өмсөд явахтал ер нь бол зүгээр юм болоо да.
яг нь сүүлийн үед маш их тийм брендлэг болоод байгаа шүү дээ манай монголчууд тэр тусмаа зөв бүгдийн нэг холио солиод ээлжлээтэй ингээд зүудэг яг нь тухайн хүний өөрийнх нь бас гоё нэг үнэлэмж ээж бас болно брендээр ингээд бие ингээд гоё хийсэн тий одоо Туркид бол бүхэл одоо брэндүүд байдаг. Тэндээс одоо Монгол руу худалдаалж байгаа хүмүүс маань өөрсдөө одоо лайв хийдэг хүмүүс жишээ татаа яриа л да тий лайв дээр ярьж шууд авлаа дараа нь тэгээд бараа бүтээгдэхүүн одоо сайхан амарсан уу? Цанд орцсон уу таад маань? За. Юнгэрмата баярлаа. За баярлалаа. Одоо цаашдынх нь сурч хөлмөрлөх их үлсэнд амжилт хүсье. Тэгээд олон монгол хүмүүс маань аялал амралтаар энд ирж байгаа. Тэр болгонд маш сайхан халуун дотор хүлээж аваад те өөрхөн мэдэж болох зүйлсүүдийг дээрээс нь энэ улсын соёлыг монгол хүмүүстэй харамсав тайлбарлаад тэгээд бас нэг соёлжуулаад гаргаж байгаа үйл шүү дээ аялал жуулчлал гэдэг чинь тий Улаанбаатар хотын тэр их стрессээс нь ангижруулах гэдэг чинь том буюу энэ их ажлаа сайхан илүү өргөн болж өөрхөн бизнесийг бас цэцэглүүлж тий энэ их оронд улсад сурсан зүйлээ бас улс их орондоо сайхан шингээгээрэй гэж хүсье. Тэгээд нийт аялагчтай нэг түрүү хальт хэлсэн шүү дээ тий дараа ирэх хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ? Дандаа гоё инээмсэглээ тий гоё хүмүүс гоё инээмсэглэл түгээгээд явах юм бол илүү гоё шүү. Тэгээд хаач ер нь бол өөлөх зүйл зөндөө шүү дээ. Тийм учраас тэрийг өөлөхнүүдээр биш бүгдийн сайхан зөв энергиэр ингээд сайхан одоо нэмэх энергиэр хараад явах юм бол зүгээр шүү гэж хэлмээр байна да. Тэгээд энэ аяллаа цөөхөн хоног хугацааг бас гоё мэдэрч аялал зүгээр юм шиг санагдав. Тийм тухайн аяллаа яг мэдрэж тухайн бүхэл одоо мөнгөд зарцуулаад ирсэн хүмүүс байхгүй. Тийм учраас яг бүх зүйлээ мэдрээд хамгийн гол нь манайхаа нойр хүрээд байна, ядраад байна гэд унтаж болохгүй шүү. Зүгээр нойроо багсгаад бүх зүйлээ ингээд хараад үзээ явах юм бол маш гоё шүү гэж хэлмээр байна. Онтмаар байл энэ далайн ирэг дээр сонтвол их гоё юм л шүү дээ өглөө. Тийм нэгний далайн ирэг дээр очиод бас нэг цаг ч юм уу 30 минут унтаад сэргээгээд тэгээд үргэлжлүүлээд өөр зүйлс хийх юм бол илүү сайхан гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд за баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.